Өчигдөр буюу 2025 оны 12 сарын 29-нд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо Сэргээн мандуусны 114 жилийн өдөр тохиож уламжлал ёсоор ерөнхийлөгчийн цом хэмээх шилдэг 128 бүхэн барилдаан болж улсын арслан Орхон баяр 2 дахь төрүүллээ. Ерөнхийлөгчийн цом хэмээх тухайн барилдаан 2011 оноос эхэлж зохион байгуулагдаж эхэлсэн. Өмнөх жилүүдэд ямар бүхчүүд төрүүлж байсан талаарх мэдээллийг өгье. 2011 онд болохоор улсын аварга мөнх бодвол төрүүлж байсан юм байна. 2012 онд болохоор улсын зам Өсхөөр, за 2013 онд болохоор улсын зам Пүрэв сайхан, за 2014 онд болохоор улсын аварга мөнх 2 дахь төрүүлж байсан юм байна. За 2015 онд болохоор улсын зам Пүрэв сайхан мөн 2 дахь төрүүлж байсан юм байна. За 2016 онд болохоор улсын арслан Пүрэв давг, за 2017 онд болохоор улсын харцаг Баасан хүү төрүүлж байсан юм байна. 2018 онд болохоор тухайн үеийн улсын харцаг одоогийн аварга оргихийн хангаа бол төрүүлж байсан юм байна. За 2019 онд болохоор улсын зам Батүлзий, за 2021 онд болохоор мөн 2 дахь улсын зам Батүлзий бол төрүүлж байсан юм байна. За 2022 онд болохоор улсын арслан Орхон баяр бол төрүүлж байсан юм байна. За 2023 онд болохоор улсын начин Амар сайхан төрүүлж байсан юм байна. За 2024 онд болохоор тухайн үеийн улсын начин одоогийн болохоор улсын арслан Батмагна төрүүлж байсан юм байна. Ерөнхийлөгчийн цомд төрүүлсэн аймагуудаар навч үзвэл Ховд аймаг 5 төрөв, за Увс аймаг бол 3 төрөв, Булган аймаг бол 2 төрөв, Ар хангаа, Сэлэнг, Баян Хонгор зэрэг аймагуд бол тус бүр 1 төрөв авч байжээ.